Bloomberg-ийн ярилцах цаг эхэлж байна үзэгчтэй. Тэгэхээр бидний өдөр тутмын амьдрал бизнесийн хэмнэлийг үнсээр нь өөрчилж байгаа нэг зүйл бол цахим хувьсгал байгаа. За энэ өөрчлөлтийн түүчийг Монголд амжилттай авч яваа салбартаа тэргүүлэгч IT Zone компаниг үүсгэх захирал Наранбаатар Эрхэм студид хүрэлцэн ирсэн байна. Хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Танай компанийн хувьд 20 жилийн ойтойгоо золгож байна. 20 жил гэдэг бол мэдээж бизнесийн орчинд үйл ажиллагаа явуулсан. За Монголд бол ялангуяа бас их урт хугацаа. Одоо салбарын өөрчлөлт бүх зүйлийг бол өнгөрсөн хугацаанд бол харсан туулсан гэсэн үг болж байна л да. Зөвхөн компани одоогийн үйл ажиллагаа гэдэг юм уу? Яг 20 жилийн дараахын нөхцөл байдал ямар байгаа талаар та эхлээд бас үзэгчтэй хэмдээл өгөө. За манай компани 97 онд компьютерийн худалдаа эрхлэх зорилгоор нэг 10-аад хүнтэй анх байгуулагдчихсэн. За тэр үед бол Монголын мэдээллийн технологийн салбар дөнгөж хөгжиж эхэлж байлаа. За тухайн үед интернет дэд үтс байхгүй улмаас бол өрхийн зах зээл дээр бол баг мэдээллийн технологи хэрэглээ байхгүй байсан гэж ойлгож байна. Байгууллагын зах зээл дээр бол байгууллагууд зөвхөн ойр зургийн хэрэглээ те бичиг хэргийн хэрэглээнд мэдээллийн технологиг хэрэгжилж эхэлчихсэн. Ийм үед манай компани анх байгуулагдчихжээ. За тэгээд энэ өнгөрсөн 20 жилд бол мэдээллийн технологийн салбар дэлхийч тэр Монголч тэр маш хурдтай ингээд эрчимтэй хөгжиж ирсэн байна. Тэгээ манай компани ч гэсэн бас энэ хурднаас хоцрохгүйгээр үйл ажиллагаагаа тэлж хөгжүүлж өнөөдрийг хүрлээ. За тэгэхээр манай компани бол анх байгуулагдж ирсэн өнөөдөр бид нэр мэдээллийн технологийн гол салбарууд болох програм хангамж, техник хангамж, технологийн мэдээллийн технологийн мэргэжлийн үйлчилгээнүүд, за систем интеграц автоматжуулалт гэсэн энэ үндсэн чиглэлүүдээр олон бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг зах зээлд санал болгоод ингээд явж байгаа дэлхийн томоохон компаниудтай хамтарч ажилладаг ийм компани болсон байна. За өнөөдрийн байдлаар бол манай компани 250 гаруй ажилтнтай. За жилдээ дунджаар нэг 50 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг ийм компани болж өрөвчөнд хэлжээ. Яг аж үйлдвэрийн хувьсгал гэдэг юм бусад өмнөх үйлдвэржилтийн хувьсгалыг бол бид хуулж авах байдлаар бол хандах асуудлууд бол байж болно. Цахим хувьсгалын яг энэ эрчтэй явж байгаа энэ хөгжил дунд нь бид хамт алхаж явж байгаа болохоор бас ижил боломж бол биднэрт бол байгаа гэж харж байна. Яг энэ зүйл рүү компаниуд хандахад юун дээр илүү анхаарах шаардлагатай юм бэ? За тэгэхээр ер нь бол цахим хувьсгал гэдэг дээр нэг хоёр ойлголт байна. За цахим бизнес, цахим компани гэж. Тэгэхээр энэ хоёр салшгүй хоорондоо холбоотой. Ер нь бол компани ямар нэгэн хандлагын болон соёлын бэлтгэл хангаагүй компани цахим бизнес хийх нь боломжгүй гэж харж байна. Тэгэхээр цахим компани эхлээд болох ёстой. Цахим компани болох гол зорилго нь өөрөө хандлага, соёлыг компанид бий болгох, мөн цахим хувьсгалд зориулж дататай, өгөгдөлтэй болох ийм зорилгоор цахим компани болох ёстой. За тэгвэл цахим компани болохын тулд яах ёстой юм бэ гэж. За цахим компани болохын тулд тодорхой хэдэн алхмуудыг хийх ёстой. За үүнд нэгдүгээрт дотоод процессыг автоматжуулах ёстой. За ERP системийн олон төрлийн системүүд байгаа шүү дээ. Хүний нөөцийн систем гэж байна. За нийлүүлэлт хангамжийн систем, харилцагтай түншлэх систем гэдэг юм. За дараа нь болохоор борлуулалтынхаа системийг CRM програмтай холбох ёстой. За энэ юу гэхээр харилцагч төвтэй ийм байгууллага болчих гэсэн. CRM систем зайлшгүй хэрэгтэй. Заавал ерөөсөө энэ цахим хувьсгалын гол амжилтын нууц нь компаниудын хувьд харилцагч төвт ийм стратегтэй болох. За 3 дугаарт бол цаг хугацааны ямар ч хоцрогдолгүйгээр тухайн агшинд шийдвэр гаргадаг ийм өгөгдлийн шинжилгээний төлөвтэй байх хэрэгтэй. Тийм ээ. За манай компани Монголын компаниудыг аваад үзэх юм бол ингээд санхүүгийн программаас өөр юмнаас нэг хэтэрдэг. За санхүүгийн програм бол ингээд явж нэг улиралдаар нэг тайлан гаргадаг. Гэтэл компани удирдлагууд бол нэг улиралд нэг удаа л компанийхаа үр дүнг хардаг тийм үү. Уг нь бол ямар ч моментэд тэд нэр үр дүнгээ харж ах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ бол өгөгдлийн шинжилгээний системүүд энэ дээр тийм боломжийг олгож. За дөрөвдүгээрт бол ерөөсө компаниуд маш инновацлог болох хэрэгтэй. Ерөөсө инновацлог болно гэдэг нь юу гэсэн үг вэ? Бүх ажилтнуудынхаа санал санаачлагыг дэмждэг тийм орчин бүрдүүлэх хэрэгтэй. Тийм ээ. Тэгэхээр
жишээлбэл Японы Kaizen систем гэж байдаг. Одоо компаниуд бол одоо дотроо нэлээд олон компаниуд Монголд ашигладаг болсон. Манай компани ч гэсэн ашигладаг. За ингээд инновацлог болчихлоо. За хамгийн сүүлд бол одоо юу гэдгийг дотоод харилцаагаа шин дэвшинд гаргах хэрэгтэй. Одоо internal collaboration гэж ярьдаг. Тэгэхээр дотоод харилцаагаа шин дэвшинд гаргах гэсэн. Хуучин бол одоо уламжлалт дарга нь юу байсан гэхээр компани захирал нэг одоо үүрэг даалгавар өгдөг, хүмүүс тэрнийг биелүүлдэг тийм. Одоо дээрээс доош. Гэтэл одоо ерөөсө хүн болгоны одоо итвэх санаачлага, санал одоо тэр үгдийн оролцоо маш чухал болцсон. Жишээлбэл одоо Microsoft-ын SharePoint гэж систем байна. Тийм ээ? Одоо Facebook сүүлд нь Workplace гэж гаргачлаа зөвхөн бизнесийн салбарт тийм ээ. Тэгэхээр эдгээр зүйлүүд ер нь бол одоо Facebook дээр бид нар ингэж хэрэгэлдэг шүү дээ. За ямар нэгэн пост гарлаа доор нь хүмүүс комент бичдэг. Өөрийнхөө сэтгэл санааг бичдэг. Бизнес ч гэсэн бас тэгж явах хэрэгтэй. За ийм одоо зүйлүүдийг хийсний дараа компани бол тодорхой соёлтой, тодорхой калчертай болчихж байгаа. За тэрний дараа би одоо дижитал бизнес яаж хийх ёстой вэ гэхээр за мэдээж хамгийн дөрвөлээд бага бүрдүүлэх ёстой. Лидершип, мандайлагч хэрэгтэй. За мандайлагчийг одоо сүүлийн үед одоо албан тушаалын нэрийг бол CDO гэдэг болчихлоо шүү дээ. Chief Digital Officer. За мэдээж ганцхан хүн тавиад тэр асуудал шийдэгдэхгүй. Тийм учраас компанийн key хүмүүсийг ингээд хамруулсан юм баг бүрдүүлэх ёстой. Тэр лидерийн одоо багийг бүрдүүлээд ямар ч байсан компани дижитал чиглэл рүү явуулна гэсэн энэ багийг бүрдүүл. За тэр баг одоо юу хийх ёстой вэ гэхээр харилцагчдынхаа зам төлөвт суурилж боломжуудаа хайх ёстой. За тэр боломжууд дээрээс төлөвлөгөө гарч ирнэ. Төлөвлөгөө гарсныхаа дараа хинтээ хамтрах уу, хамтрагчаа ол. Тийм үү? За тэгээд дараа нь хамтрагч олсныхаа дараа датагаа яаж цуглуулах вэ? Тийм үү? Тэр датаг юунд ашиглах вэ гэдэг төлөвлөгөө гарч ирнэ. За тэгээд одоо тэр одоо төслөө девелоп одоо хөгжүүлээд тэгээд нэвтрүүлээд явах одоо ийм л одоо чиглэлийг манай компани зүгээс өгмөр байна. Дата байхгүй болохоор зэрэг одоо тэр компани одоо бүтээмжтэй ажиллаад байгаа юм, бүтээмжгүй ажиллаж байгаа юм уу гэдгээс нь мэддэг. Мод монголоор дуустгаа гэдэг нэг одоо муу гэж хэлж болох үг байдаг. Гэхдээ энэ үг өөрөө нэгэн тос хуучирсан баг гэж харж байна. Яг салбартаа тэргүүлж байгаа компанийн хувьд харахад одоогийн яг энэ дотоодын зах зээл дээр яг саяны таны хэлээд байгаа энэ цэхэм компани, цэхэм бизнесийн одоо үйл ажиллагааг бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд маань ер нь хэр хангалттай нэвтрүүлж байна вэ? Үнэлгээ өгвөл та. Дата гэдэг юм л одоо маш дутагдaltaй байна. За манай компани ISO 9001-ийн чанарын удирдлагын тогтолцоог саяхан нэвтрүүлсэн юм аа, нэг 2-3 жил. Тэгээ манай компаниг зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг компанитай хамтарч ажилласан. Тэгээ би тухайн үед тэр компанийн захирлаас асууж ялаа л да. За та бүхэн одоо маш олон компанид чанарын удирдлагын тогтолцооны одоо зөвлөх үйлчлэгээ үзүүлж байна. Монголд нийтлэг асуудал юу байна? Манай компани ч гэсэн хамаатай шүү, тийм ээ. Тэгэхээр тэр захирал надад тэгж хэлжээс хариулж ирсэн. За ер нь бол чанарын удирдлага гэж зүйлийн гол амин сүнс нь бол чанарын удирдлага дээшилж гэнэ үү, муудж гэнэ үү гэдгээ хэмжих явдал байт юм аа. Тийм үү? Тэгэд хэмжихтэй бүр real time одоо бодит цагийн гормоор хэмжих ийм шаардлага байт юм аа. За тэгтэл одоо хамгийн харамсалтай нь ихэнх компаниуд олигтой одоо шаардлагатай хэрэгтэй дата нь байдаг. Магадгүй нэг санхүүгийн дата тэг өөр баг юм байна. Харилцагчаа үздэг одоо 360 градус хардаг, төлөвийн тодорхойлдог програм байдаг. Хүмүүсийн перформанс одоо үр дүнг, ажлынх нь үр дүн одоо бүтээмжийг хэмждэг тийм юу систем байдаггүй. Тэгэхээр ч ерөөсөн тэр компани дата байхгүй. Дата байхгүй болохоор зэрэг одоо тэр компани одоо бүтээмжтэй ажиллаад байгаа юм, бүтээмжгүй ажиллаад байгаа юм гэдгээс мэддэг. Тэгэхээр нэг Forrester гэдэг судалгааны агентлаг байдаг шүү дээ. Эднийгээс нэг хэлсэн үг байдаг шүү дээ. 2020 он гэхэд компани ерөөсөө дэлхийн бүх компаниуд 2 сонголтон дээр очно.
Predator буюу аратан байх уу, prey буюу аратны эдэш байх уу гэж. Тэгэхээр энийг бас бид нар бодох хэрэгтэй байна. Мэдээж Монголд яг нөгөө мод монголоор дуусна гэдэг өөрөө сая хэлсэн. 2020 он биш нэг 25 онд ч юм уу тэр сонголт бас Монголын бүх компаниудын өмнө ирж магадгүй. Тэгэхээр бид нар бол юу гэж зөвлөх гэдэг нь гэхээр эхний ээлжинд бүх компаниуд өөрсдөө дататай болоо. Өөрсдийнхөө одоо бүтээмжийг хэмждэг дататай бол. А тэрний дараа бол дижитал хувьсгал буюу одоо энэ дижитал бизнес хийх боломж чинь илүү амар ялбар болно, бүрднэ гэж хэлмээр байна. Таны компанийн хувьд магадгүй яг тэр боломжийг бий болгоход үйлчлэгээ бүтээгдэхүүн санал болгож байгаа гэж би хувьдаа харж байна л да. Одоо үзэхэд бид яг энэ олон улсын түвшинд байгаа тэр хөгжилтэй яг зэрэгцээд хамт алхаад явж чадж байна уу? Яг одоо энэ бүхэнтэй олон улсын түвшинд одоо Монгол компани үйл ажиллагаа явуулахад шаардлагатай үйлчлэгээ бүтээгдэхүүн бидэнд одоо бэлэн байгаа юм. Манайх нөгөө амжилтыг хурдсгана гэдэг үрээтэй гэсэн үрээ бол өөрөө ерөөс үн цэн өгнө гэсэн үг. За ямар үн цэнүүд өгдөг вэ гэхээр мэдээж технологид суурилсан байдлаар технологи ашиглаад бизнесээ шин түвшинд гаргах ийм боломжийг манай компани олгохыг зорддог. За хоёрдугаар одоо компани болгон бизнес болгон ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргаж байгаа. Тэгэхээр үйлчлэгээ нь хурдан шуурхай хүртээмжтэй за мөн одоо найдвартай байна уу гэдэгт дээр одоо бид нараас туслахыг оролддог. За гуравдугаарт бол үндсэн бизнестэй илүү анхаарах одоо жижиг сажиг асуудалд бага цаг зарцуулах ийм боломжийг бид нараас олгохыг хичээдэг. За дөрөвдүгээрт мэдээж зардлаа хэмнэх бүтээмжийн дэвшлүүлэх. За ийм үн цэнүүдийг бид нар одоо өгөхийг зорддог. Энүүгээрээ бид нар таны амжилтыг урдсгана гэж хэлдэг. Одоо энэ дээр бид нар ийм ихтгэл үнэмшилтэйгээр ажилладаг гэсэн. За тэгээд одоо бид нар өнөөдөр зөндөө одоо програм хангамжийн төслүүдийг хэрэгжүүлж байна. За хамгийн эхлээд одоо бид нар одоо ERP системийг 2010 оноос хийж одоо хөгжүүлж эхэлсэн. Тэгээ одоо маш амжилттай явж байгаа. Ялангуяа манай хүний нөөцийн систем бол хамгийн амжилттай явж байгаа. 90 гаруй кастомер одоо харилцагчтай болцсон. Ингээд дэлхийн Монголын томоохон компаниуд ашиглаа явж байна. За дараа нь бол бид нар юу яаж байгаа security буюу одоо энэ өгөгдлийн одоо мэдээллийн аюулгүй байдал гэдэг асуудал бол энэ ялангуяа энэ цахим хувьсгалын үед нэлээд хурцаар тавигдчих. За тэгэхээр энэ security дээр бид нар бол зайлшгүй ажиллах хэрэгтэй гэж үзээд одоо дэлхийн томоохон энэ одоо мэдээллийн аюулгүй байдлын шийдэл боловсруулдаг, үйлдвэрлэдэг компанитай хамтарч ажиллаж байна. Жишээлбэл HP ч гэдэг юм уу, Fortinet ч гэдэг юм ийм компанитай ингээ хамтарч ажиллаж байна. За дараа нь IoT буюу одоо энэ EDMS-ийн интернет гэж. EDMS-ийн интернет бид нар одоо IoT-ийн платформ бол ирээдүйд маш одоо ирээдүйтэй юм чиг хандлага гэж үзэж байгаа учраас бид нар IoT платформ, софтвер платформ, програм хангамжийн платформ боловсруулад явж байна. За түүний дараа болохоор бид нар ухаалаг одоо офис барилга. За энэ чиглэлээр нэлээд хэдэн төслүүдийг хэрэгжүүлж байна. Томоохон одоо Улаанбаатарт өндөр цамхгууд баригддаг болсон. Сүүлийн үеийн барилгууд энэ хоорондоо ухаалаг байхаараа өрсөлддөг болчихлоо шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо бид нар ухаалаг энэ төслүүдийг аягүй хэрэгжүүлж байна. Энэ дээр бид нар нэлээд одоо уламжийн туршлагатай болж байна. Энэ бол одоо яг одоо цаашаа чиг хандлага нь бол нөгөө EDMS-ийн интернет гэдэгтэй шууд холбоотой зүйл. Тэгэхээр энэ дээр бид нар одооноос ингээд төслүүд тодорхой бүтээгдэхүүнүүдийг хийх гэдэг ингээд ажиллаа явж байна. Энэ нь бол эхний прототип загваруудад нь гарчихсан юм байж байгаа. За олон улсын тэмцээнд одоо ялчих юм бол 500 мянган еврогийн одоо шагнал фанд авах ийм боломж олгодог ийм тэмцээнийг одоо манайх зохион байгуулах гэж байгаа. Компани урт хугацааны зорилтыг сонирхож байна. Мэдээж
Монгол өөрсдөө яг одоо шинэ технологиг анх гаргадаг ч гэдэг юм уу, санаачилдаг компани биш үү дээ, бид нар бас дагаж явдаг. Тэгэхээр бид нар бол энэ disruptive буюу хамгийн сүүлийн шинэ тутам гарч ирж байгаа технологиудыг зайлшгүй суралцаж, мэрэгшиж, нутагшуулах шаардлагатай. Тэгэхээр ер нь бол дэлхийн нийтийг бид нар одоо дагах хэрэгтэй. Дэлхийд хаана сайн туршлага байна уу? Тэрнийг одоо бид нар одоо Монголд оруулж ирэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр дэлхийн улам л хавтгай болж байна шүү дээ. Тийм ээ. Дэлхийн улам хавтгай болж байгаа энэ нөхцөлд бид нар одоо дэлхийн хаанч байхгүй зүйлийг заавал хийх ямар шаардлагатай тийм үү? Бусад одоо оронд одоо амжилт олоод байгаа тэр шийдэл технологиг одоо Монголд оруулж ирэх л хэрэгтэй. За энэ талаас нь бол манай компани бол маш идэвхтэй ажиллаж байгаа. За манай компани түрүүн жоохон урт хугацаанд гэж ярьсан. Бид нэр энэ 20 жилийнхээ ойн босгон дээр за ингээ 20 жил өнгөрчлөө. 20 жил бол одоо хүний насаар бол бас нэг үе босч. За дараагийн 20 жилд ер нь юу хийх юм бэ гэдэг бид нэр бас сериусны ярилцсан. За ярилцаад ер нь бол алсын хараагаа ер нь өөрчлөе. Алсын хараагаа ер нь бол өсөлттэйгээ уялд бол энэ компани өсөлтийг ер нь дараагийн 20 жил ер нь юугаар хангах юм бэ бид нар. За одоо Монгол улс дотроо бид нар бол бас нэлээд боломжийн бас байр суурь эзэлсэн. Одоо зах зээлийн эзэмшлийн 30 гаруй хувийг манай компани эзэмшиж байна. Тэгээд ер нь гадны зах зээл рүү үйл ажиллагаагаа төлөвлөл яасан юм бэ гэсэн ийм зүйлийг дотроо яриад шийдсэн. Тэгээ манай алсын хараа юу гэдэг нэртэй одоо ямар одоо өгтөө болсон бэ гэхээр гадны зах зээлд одоо олон улсын зах зээл танигдсан технологийн компани болно гэсэн ийм үрэт болсон. За ер нь эдийн засгийн хямрал энэ цахим хувьсгалч гэдэг юм энэ үйл явц ер нь дотоодын компаниудыг гадны зах зээлийг сонирхох тийм сэдлийг өгөөд байгаа юм болоо гэж би бодоод байна. За тэгээд ер нь бол мэдээллийн технологийн одоо бизнес гэж өөрөө хийх хязгааргүй зүйл шүү дээ. Заавал нэг одоо орон зайд баригдаад идэх юм зүйл угаасаа биш. Тийм учраас ерөөсөн бид нар яагаад зориулж болохгүй гэж. Бусд компаниуд хийгээл шүү дээ. Монголын амжилттай явж байгаа компаниуд байна шүү дээ. Одоо говь тийм үү Tesla гэдэг юм одоо ингээд юу болоод явж шүү дээ. Төрч хэлээд явж байна. Бид нар гэсэн бас сервисийн одоо үйлчилгээний салбарын компани ч гэсэн яагаад гарч болохгүй гэж. Тэгээд бид нар дотоод тэгж яриад одоо ер нь бол шинээр одоо он гарснаар шинээр баг байгуулад за тэр баг маань одоо гадны түншүүттэйгээ уулзаад за ямар зах зээлийг онцлох уу хинтээ хамтрах уу гэдэг дээр одоо судалгаа хийгээд одоо компанийнхаа ямар бараа бүтээгдэхүүнүүдийг гаргах болцоотой ямар үйлчилгээнүүдийг гаргах болцоотой. За стартап компаниудаа хамтраад ер нь юу хийж болох юм гадагшаага тийм үү. Бид нэр ямар боломжийг харж байгаа гэхээр манай компанид бол одоо гадаад дотоод сургууль төгссөн мундаг залууч зөндөө бий. Одоо дэлхийн зах зээл дээр одоо хүлээн зөвшөөрөгдсөн мундаг сертификатуудыг авчихсан. Тэр болгон одоо хаас аягүй олдоод байдгүй тийм мундаг одоо креденшилтэй болцсон залуучууд манай компанид зөндөө байна. Энүүгээрээ бас бид нэр даваа тал үсгэлт яага болохгүй гэж тийм. Тэгээ ер нь бол бид нэр бас богино хугацаанд судалгаа хийхэд бол яг хөгжсөн орнууд дээр мэдээж стандартын шаардлага тийм ээ. Юмнууд их өндөр, өөрсөлтөө өндөрч гэдэг юм. Мундаг компаниуд өндөр. А гэтэл яг манай Монгол шиг хөгжиж байгаа орнуудад боломж байна гэж байна. За тэнд ямар боломж байна вэ гэхээр ялангуяа програм хангамжийн бүтээгдэхүүнүүдийн боломжууд их өндөр байна. Яагаад гэхээр манай монголчууд бас ингээ эргээ харахаар бас програм хангамж боломжийг хөгжсөн байт юм байна. Ялангуяа одоо энэ төр засагт зориулсан одоо e-government-ийн шийдлүүд, цахим засаглал гэж ярьдаг та тийм үү? Цахим засаглалын шийдлүүд, бизнесийн одоо энэ байгууллагуудын ERP систем одоо юу гэдэг тийм. Ер нь бол Монгол бол тэр жигтэй бол яг өөртөө ойролцоо хөгжиж байгаа орнуудтай харьцуулахад бас аваа хөгжсөн юм байна гэж бид нар бас хараад бас дотроо итгэл төрөөд. Тэгээ бид нар өөрсдөө итгэхгүй бол өөр хэн биднэрт итгэл өгөх вэ тийм үү? Тэгэхээр бид нар өөртөө итгэсэн. Хизээ нэгэн цагт бид нар гадаадын зах зээл дээр гарах болно. Амжилт олох болно. Тийм үү? Өөртөө итгэл өгөх хэрэгтэй. Тэгэхээр бид нар одоо бол ийм нэгэн тийм зорилго тавьсан юм чинь тэр зорилгоос хурахгүй. Мэдээж амаргүй дав. Урт хугацаанд энэ амжилтанд хүрнэ. Тийм ээ? За ийм одоо урт хугацааны зорилго гадагшаагаан зорилго. Цаашдаа бол би бол энэ платформын бизнес нэлээд хөгжих болов гэж бодож байна. Платформ гэдэг нь болохоор нэг платформыг одоо нэг одоо эзэмшигч компани гаргахад маш олон компаниуд тэрний үр шимийг хүртдэг. За энэ бол ерөөсөө ирээдүй юм байна гэж би бодож байна. Тэгэхээр энэ дээр бид нар бас 2-3 санаачлал гаргаад хийгээ явж байгаа. Одоохондоо дөнгөж хийж эхэлж байгаа учраас зарим нэг зүйлийн одоо нэрийг хэлэхгүй архиа гэж бодож байна. Өмнө ч бас бизнес эрхлэгчтэй ярьж байхад
За экспортын боломж байд юм уу? Дотоодоо хөгжиж төлөх том компани бий болоход бол чадвартай боловсруучны асуудал хамгийн чухал гэдгийг бол хэлж ирсэн. Манай компани алсын тэр зорилтод бол экспорт их том зорилт харагдаж байна. Яг энд компани өөрөө хэр бэлтгэлтэй бол дотооддоо ялангуяа тас хоёрында зохис дурдаад өнгөрлөө чадварлаг мэрэгчлэнүүдийг бас цуглуулах шаардлагатай. Одоо байгаа мэрэгчлэнүүдээс өшөө чадваржуулах шаардлагатай гэж ойлгогдож байна л да. За мэдээж бид нар сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Биднэрт бас аюул том барьер одоо сэтгэлгээний барьер бас байгаад байна. Ямар барьер вэ гэхээр ер нь гадаадад гарч чаддаг болов тийм ээ өрсөлдөөн нь очиж зохиолчих юм шүү дээ. Ер нь бид нар чи ер нь бэлтгэдэггүй хүмүүс шүү дээ гэсэн ийм нэг одоо биднэрт барьер байна. Энэ барьерийг бид нар мэдээж зүгээр л за ийм барьерыг алга болгоё гэж маргааш нь алга болчихгүй л ямар үйл одоо хөдлөл хийвэл бид нар ямар акшн хийвэл энэ барьерыг давах юм бэ гэдгийг л олох хэрэгтэй. За мэдээж одоо дөнгөж бид нар эхэлж байна судалгааны шатандаа явж байна. Маш олон зүйлийг бид нар одоо суралцах хэрэгтэй, маш олон зүйлээ бэлдэх хэрэгтэй, ойлгомжтой. Ялангуяа л англи хэлний барьераас авахгүйл зөндөө асуудал байна шүү дээ. Тэгээ бид нэр одоо Монголын кастомер одоо хэрэглэгчнэрд үйлчлдэг байсан бол гадаадын хүмүүст үйлчлэн гэдэг чинь ялангуяа бид нэр өөрсдийгөө маш их бэлдэх шаардлагатай болж байгаа. Тэгэхээр манай компани болохоор ийм үнэт зүйл 3 ийм А үсгээр үнэт зүйлээ тодорхойлж байгаа. За яагаад 3 А үс гэдэг вэ гэхээр нэгдүгээр attitude буюу эерэг зөв хандлага. Хоёрдугаарт бол aspiration буюу одоо гал ирмэлцэл, чин ирмэлцэл. За гуравдугаарт нь ability буюу одоо өндөр ур чадвар, туршлага гэсэн ийм 3 үгээр манай компани одоо үн цэнэ тодорхойлсон байдаг. Тэгээ хүн болгон одоо тэр 3-ыг өөртөө шингээсэн байх хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр aspiration гэдэг дээр бид нэр өөрийгөө болон компаниа байнга хөгжүүлж байх гэсэн ийм одоо огтхоныг авч үздэг. Манай компани байнга хөгжиж явах хэрэгтэй. Тэгэхээр бид нэр манай компани одоо ихэнх залуучууд нөгөө технологийн компани учраас нөгөө технологийн бэкграундтай одоо суурьтай ийм хүмүүс байдаг. Тэгээд бас мэдээж бизнес дээр хүндрэлүүд гарна шүү дээ. Одоо бизнес хүмүүстэй одоо бусад одоо харилцагч нартай ярихдаа бас яг бизнесийн сэтгэлгээ нь бас дутагддаг ийм асуудлууд байдаг. Тэгээ бид нэр энэ одоо шаардлагыг олж хараад хэрэгцээг олж хараад бид нэр санхүүгийн дээд сургуулийн санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш нартай хамтраад мини MB гэдэг ийм хөтөлбөрийг явуулсан байна. Бараг жил шахуу үргэлжилсэн. Манай компани одоо менежерүүд болон одоо ирээдүйтэй энэ ахлах ажилтнууд 40 хамруулсан ийм одоо олон улсын стандартад нийцсэн бизнесийн удирдлагын одоо ийм бүр цогт програмыг хэрэгжүүлсэн. За энэ бол Монголдо анх удаа хийсэн зүйл болоо гэж бид нар бодож байгаа. За энэ одоо сургалтын дараа маш том одоо үр дүнгууд гарч ирсэн. Одоо залуучууд манай ажилтнууд бол асуудлыг аягүй том зургаар нь хардаг болчихж байгаа. За тэгээд асуудлыг олон талаас нь харж шийддэг болж байгаа. Багаар ажиллах одоо ур чадвар нь эрсдэл ажиллаж байгаа. За тэгээд компани одоо бизнесийн үр дүнд шууд одоо үр дүнгээ өгөөд эерэг үр дүнгээ өгөө явж байгаа. Тэгээ бид нар эндээ одоо урамшаад гэдэг юм одоо энэ жил бүр entrepreneurship гэдэг ийм хөтөлбөр эхлүүлсэн байна. Энэ бол бүр Монгол цоошин зүйл. Бид нэр Монголд одоо бас энэ програм байд юм уу гэ хайгаа үзсэн байхгүй. Тэгээ бид нар гадаадын одоо байгууллагын ийм хөтөлбөрийг нутагшуулж оруулж ирээд одоо ингээд хичээл юу курс нь эхлээд ингээд явж байгаа. Бас л манай компани одоо шилдэг залуучууд хамрагдаад ингээд явж байгаа. Ийм зүйл байна. Сүүлийн үед бас стартап компаниуд Монголд бас нэлээд их байгуулагдаж байна. Энэ талаар ч их ярьж байна. Олон улсад өрсөлдөх боломж гарсан юм а гэж зарим байдлаар тодорхойлж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо яг мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тэргүүлэгч компани үед хамтын ажиллагаа байд юм уу? Одоо дэмжих эсвэл хамтран ажиллах гэдэг юм. Энэ тал дээр ямар байр суурьтай бодлоготой одоо явж байна? За стартап компаниудтай манай компани бол идэвхтэй хамтарч ажиллахыг бол байнга эрмэлзэж байгаа ойлгомжтой. Энэ бол манай нөгөө алсын хараа одоо ирээдүйн зорилготой ч шууд уялддаг. Стартап компани гэхдээ яг хөө мэдээж стартап компани ч бол зайлшгүй одоо хөрөнгө оруулалт юм шаарддаг. Манай компани их сүрхий одоо тийм VC фанд хэлбэрээр бол үйл ажиллагаа явуулж бол одоохондоо тийм төвшөнд хүрээгүй. Гэхдээ бол бид нэр хэд хэдэн 2-3 стартап компанитай бас жижигхэн хэмжээний одоо хөрөнгө оруулалт хийгээд хамтраад ажиллаад явж байгаа ийм одоо зүйлүүд бол одоо байгаа. Манай компани 20 жилийнхээ хүрээнд Швейцарын Seed Star гэдэг энэ
стартап экосистемийг хөгжүүлэгч ийм байгууллагатай хамтраад 6 сарын 20-нд гаргаад Монголд одоо анх удаа ийм өдөрлөг тэмцээн зохион байгуулах гэж байгаа. За тэр нь одоо ямар ч үстэй юм бэ гэхээр Монголын одоо 40 стартап компаниудыг одоо сонгож аваад тэр дотроос бүр ингээд хамгийн шилдэг 12-ыг нь тэр өдрийн одоо өдөрлөгт тэмцээнд оролцуулах. За тэгээд тэр тэмцээнд ялцсан одоо компани Швейцарт олон улсын тэмцээнд очиж оролцсон. За олон улсын тэмцээнд одоо ялчих юм бол 500 мянган еврогийн одоо шагнал фанд авах ийм боломж олгодог ийм тэмцээнийг одоо манайх зохион байгуулах гэж байгаа. Гэдгийг бас ялангуяа стартап компаниудад зөв стартап мэдээлэл болж. За цаг гаргаж ирсэн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Удахгүй бас ирээд уулзах сайн мэдээтэй. Баярлалаа.